Эхлэл гихчийн талаар нэгэн нийтлэлд гарсан агуулга уншиж өгье. Аливааг эхлэхдээ эдгээр зүйлийг анхаарч эхлээрэй гэж зөвлөсөн агуулга байна. Нэгдүгээрт эхлэх бэлтгэлээ сайн хийсэн үү? Шинэ жил, шинэ өдрийг эхлэхэд, эсвэл сайн мэдээний ажил эхлэхэд, аль эсвэл сурагч нарын хувьд хичээл эхлэхэд, бизнес эрхлэгчдийн хувьд ажил эхлэхэд гээд юу ч эхлүүлсэн бай. Тэрхүү эхлэлтэй сайтар бэлдсэн үү? Хоёрдугаарт энэ ажил надад баяр хөөр авчрах уу? Баяр баясгалан олж авах хүчин зүйлсийг чолох ёстой гэжээ. Сайн мэдээний ажил хийхдээ энэ надад хэтэрхий хэцүү байна. Би чадахгүй гих зэргээр албан хүчээр хийхээс илүү баяртайгаар ажилтдаг хүнд Бурхан баярладаг. Тиймээс бид баяртайгаар аз жаргалтай сэтгэлээр сайн мэдээний ажил хийх ёстой. Гуравдугаарт бусад хүнд тустай ажил уу? Дөрөвдүгээрт амжилтанд хүрсэн ч бай, бүтлгүйдсэн ч бай, утга учиртай ажил уу? Хийхийг хүссэн зүйлээ эхлэхээсээ өмнө заавал эдгээр дөрвөн хүчин зүйлийг харгалзан үзээрэй гэсэн бай. Харин манай сайн мэдээнд энэ дөрвөн хүчин зүйл агуулгдсан байгаа. Тийм биз дээ. Амжилтанд хүрсэн ч бай, бүтлгүйдсэн ч бай, утга учиртай ажил уу? Манай сайн мэдээнд бүтлгүйдэл гэж юм байхгүй, харин ч утга учиртай ажил. Дараа нь бусад хүнд тустай ажил уу? Там руу явах сүнснүүдийг Тэнгэрийн орон руу хөдөлдөг тул бусдад үнэхэрийн тустай ажил. Дараа нь надад баяр хөөр авчрах ажил уу? Гэр бүлүүдээ үр жимс гарахаар яагаад өөрийн мэдлгүй нулимс гардаг вэ? Гунигтай кино үзсэн ч уйлаад байдаггүй хүн үр жимс гаргаж баптизм хүртхийг нь хараад өөрөө ч мэдлгүй нулимс цэлэгнүүлдэг. Ийм л баяр хөөртэй аз жаргалтай ажил учраас тэр биш үү? Тиймээс эдгээр хүчин зүйлийг бүрдүүлчихэд аливааг эхлээрэй гэсэн байна. Гэхдээ том зорилго тавиад багаас эхэл гэдэг юм байна. Йов 8 дугаар бүлэгт манай сайн мэдээний эхлэл ямагт бага байдаг ч төгсгөл нь ямар гэлээ? Агуу их болно. Тэгэхээр эхлэл гэгч нь болохгүй бүтэхгүй гэсэн таамаг дээр суурилдаггүй. Харин болж бүтэн гэсэн итгэл дотор хэрэгждэг тул амжилтанд хүрэх нь гарцаагүй. Аливааг эхэлдэггүй хүмүүс, эргэлздэг хүмүүс, ямиг хойшлуулдаг хүмүүс. Хийх үү, яах уу гэж шийдэж чадахгүйгээр эргэлзэж тэнглэзээд байх ёсгүй. Та бүхэн энэ бүтэхгүй гэсэн бодлоор аливааг эхэлж болохгүй. Болох болов уу, болохгүй болов уу гэсэн эргэлзээж тээх ёсгүй. Харин заавал болж бүтэн гэсэн итгэлээр энэ гарцаагүй болно гэж бодоод эхлэх нь зүйтэй. Матай 24-р бүлгийн 13 дугаар ишлэлийг харцгаая. Харин эцсийг хүртэл твцэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдахын тулд л бий болсон. Тэгээд эцэст нь дэлхийд даяар яах вэ? Энэ сайн мэдээ бүх хүнд тунхаглагдана. Тэгэхэд л Бурхны гайхамшигт ажил биелэгдэнэ гэсэн. Энэхүү дэлхийн авралын ажилд бид хэр их хөв нэмэр оруулж, хэр хэмжээнд оролцох вэ? Зүгээр шийдэж, сэтгэл шулууцнаар бүх зүйл аяндаа бүтдэг юм биш. Марк 1-р бүлэгт бичсэнчлэн Есүс ч мөн үрээр босож залбираад дараа нь юу хийсэн бэ? Тунхагласан. Үүнтэй адил эцэг их маань өдөр бүр хүүхдүүд биднийг аврахын тулд ийм сэтгэлээр залбирлаар авралын ажлаа эхлүүлдэг. Марк 1-р бүлгийн 35 дугаар ишлэл. 1-р бүлгийн 35 дугаар ишлэлээс уншъя. Үр шөнөөр тэр босоод гадагш гарч зилүүд газар очин тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь түүнийг хайж олоод бүгд таныг ирж байна гэхэд Есүс цөмөөрөө зэргэлдэх сурангуудад очицгоё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.
Есүс Галил даяар явхдаа синагогуудад нь очиж тунхаглан чөтгөрүүдийг зайлуулж байлаа. Есүс үүрээр эртлэн залбирч дараа нь сайн мэдээ тунхаглаж явсан. Тэдгээр багахан эхлэл одоо маш өргөн тархсан тул өнөө үед дэлхий дээр Есүсийн тухай сонсоогүй хүн цөөхөн. Гэвч олон хүн Бурхны тогтоол, зарлиг, хуулийг зөв мэдэхгүй байгаа. Иймд бид тэдэн дээр очиж зөв зааж өгч, тэднийг ухааруулж, Бурхны ингэрт зөв хөтлөх нь одоо бидний гүйцэтгэх ёстой үүрэг юм.